Ер нь бол одоо дэлхийн бүтэц дээр 90 гаруй төрлийн бодис байна шүү дээ, химийн бодис байна. Энэ дотор бол 60 хэдэн хүний биед байна гэж байна. Гэвч эднэр бол заавал цугаараа хүний биед шаарддаг бодис биш. Хүний биед заавал шаарддаг бодис бол 30-аад төрөл байна гэж байна. Химийн бодисын дотроос аваад хэлэхэд бол нүүрс дөрөгч, ус дөрөгч, азот тийм ээ. Энэ хэдээр бүрэлдэхсэн бол уураг, өөх, шихэр, ус, витаминыг бүрдүүлдэг. Энэ нь бол 195% гэж хэлдэг. Эднийг бол органик бодис гэж байгаа юм. За тэгээд үлдсэн одоо нэг 20 хэдэн зүйл нь бол одоо уурхайн бодис, эрдэс бодис гэж байгаа байхгүй юу. Эдгээр дотор бол одоо заавал шаардлагатай бодисыг хэлж байна шүү дээ. За энэ дотор бол кальци, магний, калий, натр, манган одоо за тэгвэл хлор, төмөр, цайр, зис, йод, селен одоо гих зэргийн флор гих зэргийн олон зүйл байгаа л да. Энэ нь бол хүний биеийн хүндцийн 108.4/7% гэж хэлж байдаг. Энэ бол бас их чухал шимт хичээл. Хүний биеинд заавал дутагдж болохгүй. Дутагдах юм бол хүний биеинд эргээд одоо эрүүл мэндээр хохирох юм уу, эрүүл мэндийн дархалгаа тэгээд бүх талд муугаар нөлөөлж эхэлдэг юм аа. Ийм болохоор эдгээр бодист бас анхаарлаа хандуулаарай. Хүний биеинд бол одоо заавал шаарддаг юм уу, амархан дутагддаг эрдэс бодисууд их байдаг л дээ. Тийм болохоор би энэ талаар нэг хідэн эрдэс бодисыг сонгож хэлье гэж бодож байна. Нэгдүгээрт нь калий. Калий бол хүний биеийн дотор хамгийн их уулагддаг. Хүний биеийн хүндцийн 182-ыг эзэлж яадаг. Энэ гол хаана байна гэвэл бид нар сайн мэднэ шүү дээ. Яс яга атуу байдаг үлээ, яга шүд атуу байдаг үлээ энд уулагдаж байдаг л дээ. Тиймээс бол хүний биеинд бол калий бол зайлшгүй шаардлагатай байдаг юм. Нин илүү одоо өсөлтийн үед, жирэмсэн үед за тэгээд одоо хүн нас явахыг дагалдаад 30 хэд болоод ихтер хүн кальцаа алдаж эхэлдэг юм аа. Энэ бол байгалаас заяасан тийм журам байна шүү дээ. Одоо 30 хэдэн наснаас эхлээд одоо хүний яс сэрэгжээл кальцаа алдаад байдаг. Ийм болохдоор бид нар цохих хэмжээгээр кальцийг нөхөж байх хэрэгтэй. Энд анхаарал тавих хэрэгтэй. Одоо энэ кальц бол одоо бидний сайн мэддэг сүү цагаан дотор их байдаг. За тэгээд тэрнээс цаашлуул одоо буурцганд их байна. За одоо махан дотроос кальц нөхөн үйл хэцүүлдэ махан дотроос кальц нөхдөр кальцийг бас шийсээр ингээд махан дотор байгаа бодисууд гадагшлахтаа хүчлэг бодис гадагшлахтаа одоо бас кальцийг аваа гарчдаг юм. За тэгвэл одоо тэр далайны сам орхой гэдэг байдаг жижиг сам орхойн дотор кальц их байдаг. За хайдай ногоонд их байдаг. Тэгээ бид нарын энэ хамгийн чухал нь одоо энэ буурцган дотор кальц их байдаг. За ногоон дотор бас байдаг. Энийг зохистой хэрэглүүл ингээ кальцийг нөхөх боломж байна. Тэгээд кальцийг нөхөхийн тулд бид нар одоо наранд арьсан гаргахтаар арьснаасаа одоо витамин D-ийг олдог. Витамин D-ийг нь кальцийг сайн шингэж авдаг. За ийм үйлдэлүүд байдаг. За хоёрдугаарт нь төмрийг хэлье. Төмөр бол дэлхийн бөмбөрцгийн гадаргууд одоо маш илбэг дэлбэг уулагдаж байдаг бодис л дээ. Гэвч төмөр бол тийм амархан хүнийг эдсэн замд шингэждэг. За тэгэл нэгдүгээр асуулт түүний бүтцийн талаас болоод ингээ хүний эдсийн замд одоо шингэлт муутай байдаг. Ийм болохдоор одоогийн одоо хүүхдүүд, эмэгтэйчүүд бол одоо судалгаа хийж үзээ 130-аас 40% нь бол ерөнхийдөө энэ адил бус хэмжээгээр цус дутагдсан байдаг. Яагаад цус дутагдж байна гэвэл төмөр дутагдсанаас болоод цус дутагддаг. Тийм болохдоор одоо эдгээр хүмүүсүүд одоо эмэгтэйчүүд одоо юм уу хүүхдүүд толгой нэрэгдэв юм уу, цусан дутагддаг юм уу, ийм байдлын дор бид нар бол анхаарч үзэх хэрэгтэй. Төмөр дутагдахтаар чинь адгалжил ой тогтоолт нь муулдаг, биеийн эсэргүүцэх хүч нь муу тийм ээ иймэрхүү олон зүйлээс асуудлууд үүсдэг. Тэгээд цаашаа хүнд болоод өвчин олон штэ хүн дээр өвчлөлтэй байхгүй юу. За ингээд цус дутагдана гэдэг чинь одоо ойлгомжтой асуудал. Тэгвэл энэ манай Монгол хүнд авч хэлбэл одоо энийг сэргийлэх их амархан л да. Амтны элэг, за амтны цус, за эндээс бол бид нар амархан нөхж байгаа байхгүй юу. За улаан өнгөтэй мах иддэг. За тэгээ мах иддэг хүнд авч хэлбэл бас хэцүү л байдаг байх л да. Тийм ээ. Гэхдээ одоо олон зүйлээс авч болно. Өндөгнээ шарал байна, тэр хатуу хайлттай жимс байна, тийм ээ. За тэгвэл хар мөөг байна, хайдай ногоо байна, ногоо өнгөтэй ногоо байна, буурцэг байна, олон төрлөөс авч болж байгаа байхгүй юу. Гэвч бол анхаарал тавихгүй бол энэ шимэлт нь их муу байдаг болохоор амархан дутдаг. За хүмүүсүүд одоо ингээд эмэгтэй хүн толгой яригдаг юм уу, хүүхдүүд тамирдаг юм уу, нүднийх нь зохин цайдаг юм уу, энэ үед одоо бид нар очиж төмрийг үзүүлж явах хэрэгтэй юм а. Төмөр бол одоо дэлхийд дахинд бол одоо бас их амархан дутагддаг зүйлүүд орж байгаа байхгүй юу. Энэ чинь нийт одоо эмэгтэйчүүд болоод энэ хүүхдүүдийн 30-40% нь адил усаар дутна гэдэг чинь их том тоо байгаа. За ийм бол том асуудал шүү. Энийг бас хичээж үзэж байх хэрэгтэй юм аа.
За дараад нь бол цайрын тухайтай хий. Цайрыг бол ерөөсөн бол өсөлтийн элемент гэдэг байхгүй. Энэ бол хүүхдийн өсөл бойжилттой их шууд холбогдолтой, дархалгаатай холбогдолтой, бодисын толгойтой холбогдолтой, хүний нэн илүү жирэмсэн эмэгтэй шууд энэ цайр дутах юм бол хүүхдийн оюун тархины хөгжилд нөлөөлөх зэрэг олон асуудлууд байдаг. Тийм болохоор энэ цайрыг бас анхаарч үзэж явах хэрэгтэй. Хоол голдог улсууд бол янз бүрийн зүйлсүүд гарч ирэн шүү дээ. Тэгээд энэ бол амтны элэг юм уу, загсан найд төрөлд юм уу, сүү цагаан эдэнд элбэглэл болгодож байдаг. Тэгээд хатуу хайлстай жимс, буурцэг тэгээд өндгөнд байдаг. За энийг бас анхаарч үзэх хэрэгтэй. Йод дараад нь йод бол бид нар хамгийн сайн мэддэг. Бид нар баг байж хахад би энэ ордлоос нэг олон хүмүүсийн күзүүн ингээ бантайцсан байж байсан. Тэгээ сүүлд нь эмнэлэг сураад ирсэн. Эн чинь йод дутагдсан чинартай орон нутгийн чинартай энэ бамбай болчихрахыг нь томрол байсан байгаа байхгүй юу. Тэгээ йод гэдэг бол маш чухал. Йодыг бол ухаанаа элемент гэж байгаа байхгүй юу. Ягаад гэвэл энэ йод дутагдах юм бол тархины хөгжилд их буурай болдог. Бие нь өсдөг. Тэгээд тэнийг гэдэг юм өвчин өсдөг байхгүй юу. Тийм болохоор йод бол маш их чухалтай юм аа. Тэгээд йодноос болоод йод дутагдахаар хүүхэд хөврлийн хүүхэд өөрөө тэгээд өвчл үүсэх юм уу. За тэгээд тэр кедимбийн зүрхнээ өвчин үүсэх юм уу. Тэгээд олон зүйлийн өвчнгүүд үүсч болдог байхгүй юу. Тийм болохоор йодчсан давсыг идэж ягаарай. Бол ягаад тэр том хүзүүтэй хүн байхгүй байна гэхтэр чинь йодтай давс идэж байгаа юм чинь тэгээ байхгүй болсон байхгүй юу. Гэвч бол энэ зарим улсын улсууд бас йодтай давсыг сайн хэрэглэхгүй юм уу. За олон зүйлийн юмнуудаас юунаас болоод бас иймэрхүү өвчнгүүд үүсч л байгаа л та. Тийм болохоор бид нар йодыг хаанаас олж авнаг бол хамгийн чухал нь йодтай давсаа идэж байгаарай. За дараад нь далайны гаралтай хоол хүнсүүд байж болно. Тийм тэр далайн бүс ногоог хэлж хайдаа. За тэрийг идэж байх хэрэгтэй байгаа. Тэр дотор ч ганцхан йод уулагдахгүй шүү дээ. Маш их хэмжээний төмөртэй. За төмөр, кальц олон зүйлийн эрдэс байдас уусдаг. Тэр чинь бас нөгөө юунай хөмрөг гэж байгаа юм л да. Эрдэс байдсын хөмрөг гэдээ бас нэрлэлсэн байдаг юм. Тийм болохоор энэ талаар бас анхаарч явах хэрэгтэй. За дараад нь флорын тухайтай хэлье. Флор бол хүний биеийн зайлшгүй шаардлагатай. Нэн илүү энэ хөхтөн амьтны яс шүдний хөгжил, тэгээд уурга тархины хөгжил бол зайлшгүй шаардлагатай байдаг. Хэрвээ флор ингээд дутагдах юм бол хүний энэ шүдний энэ паалан гэдэг чинь өнгөлөг байх нь шимт хичээл алдагддаг. За ийм болохоор энэ флорыг бас их анхаарч явах хэрэгтэй. Ерөнхийдөө бол флор бол усанд флор дутагдвал энэ улсаас энэ ус руу чинь флор хийж өгч л байгаа л да. Энэ манай энэ түгээл ус чинь бол бас олон зүйлийн зарчим байна шүү дээ. Түүнд юу хийх ёстой, их дутагдвал юм. Энэ флор гэдэг бол дэлхийн бүрцэг дээр тэр харьцангуй зарим газар их, зарим газар бага бас л нэг иймэрхүү үйл байдаг байхгүй юу. Тийм болохоор флор дутагдсан газрынхан чинь бол шүд их муутай байдیں۔ Флор ихтгэхтэр эргээд флорын хордлого болдог. Энэ флорын хордлого бол нэг бол говийн ус юм уу устай флороор өндөр устай газрын флорын хордлого болж байгаа юм. За бас нэг нь бол тэр өтгөн цай уугаад хэвийн цай уугаад хэвийн цайн дотор ч их хэмжээний флор байдаг. Ингээ флорын хордлого үүсдэг. Флорын хордлого үүсэхдээ бидний яс шүдийг муу болгодог. Ингэснээр дээр үед бол байхгүй те флорын хордлоготой газар хүмүүс энэ өөдийн харж чадгүй нурууны ингээ бөхчигээд эрүү үдгэн нийлчдэг энэ флорын хордлого байхгүй юу. Иймэрхүү юм байдаг юм. Тийм болохоор одоогийн хүмүүст бол ийм байдлыг үүсгэх нэг цөөхөн байгаа баха. Ягаад гэвэл энэ ийм хэцүү устай газрын хүмүүс бол хордлого үүсгээс сэргийлж байгаа. Улсаас иймэрхүү ажил явуулж байгаа болохоор. За тэгээд флорын бол голдуу ургамлын гаралтай хоолн дотор харьцангуй өндөр байдаг. Далайны гаралтай хоолндын өндөр байдаг, цайн өндөр байдаг. За ингээд энийг бас нэг анхаарч үзээрэй. За дараад нь би селений тухайтай хэлье. Селен гэдэг бол шиштэй энэ бол дэлхийн мөнбөрцөг дээр бол бас нэг зүйлийн ховор элемент. Зарим газар байна, зарим газар байхгүй. Энэ бол хүн дархалгаагийн систем, урт нь наслах, хор тавдраас эргэлэх олон зүйлтэй холбогдсон нэг зүйлийн элемент байгаа. Ер нь эрдэс байдас витамин дотор бол хүний амь насыг 189-ээр нэмэгдүүлж болцоотой цорын гарц элемент байгаа юм. Бицүүд нь бол зайлшгүй хүний биеийн шаардлагатай. Гэвч бол селен гэдэг бол яагаад гэвэл их ховор байхгүй, зарим газар байна, замир газар байхгүй. Тэгээд энэ бол баталгаажсан хүний биеинд хэрэгтэй гэж ингэж нотолж байгаа юм байна л да. Ер нь бол би энд нэг жишээ хэлчихье гэж бодож байна.
Тэгээ нэг газрын хүмүүсүүд бол тэнд бол одоо энэ хүмүүсүүдийн хөшгөрөлт нь их удаан явагддаг, хор тавдар байдгүй, өвчлөлтийн нурам их багтай, тэр газрын хүмүүсүүд их эрүүл чихрэг байд юм байна л дээ. Тэгээд ингээд судалгаа хийгээд урт насалтай газрыг судалгаа хийгээд үзсэн чинь тэр газрынх нь ус шороонд нь силен эндэр байсан байгаа байхгүй. Тэгээд анх илэрүүлж гаргаж ирээд ингээд одоо энэ силенийг бол одоо хор тавдрыг эсэргүүцэх Ван гэд нэрлсэн юм байгаа. Энэ дээр бол энэ хүмүүсүүд одоо бараг ерөнхийдөө мэдж байгаа бах уу. Тийм болохоор энэ силенээр баялаг хоол хүнсийг бид нар идэж явах одоо их чухал юм байгаа юм л да. Силенд ихтэй их ховор байдаг. Тэр ямар учраас ховор байдаг гэхээр тэр шороо усанд нь байхгүй болохоор бид нар олж идэхгүй шүү дээ. Бид нар энэ нутгийнхаа хоолыг идэх байвал тэр олж идэхгүй байхгүй. Тийм болохоор силенээр баялаг хоол хүнсүүд бол одоо ерөнхийдөө тэр нутгаас их шалтгаалж байгаа юм. Тийм болохоор бид нар одоо энэ талд одоо анхаарал тавих чухалтай гэж би бодож байна. Ерөнхийдөө бол бас л одоо байгалийн журмаар ирсэн силенийг одоо идүү таарна. Органик силен гэж байгаа байхгүй юу? Амьд бодсон дотор байгаа. Одоо тэгвэл элгэн дотор ч байдаг юм уу? Тэр хоол хүнсэнд байгаа. Хэрвээ одоо энэ зах зээл дээр бас энэ силен жуусн давс байдаг. Энийг бол уурхайн бодисоор ярьж байгаа байхгүй юу? Эрдэс бодисоор ярьж байгаа юм. Тийм болохоор энэ бол одоо хүний биед шингэлтэн баг хордох хэмжээ нь одоо харьцангуй их байдаг. Тийм болохоор энэс нөхөөр хүний биед ашиг хүртгэн баг дэндүүдээр нь хор өсгөж магадгүй байхгүй. Тийм болохоор бид нар анхаарах хэрэгтэй. Одоо тэгээд одоо силентэй хоолууд үндэ байна. Би өнгөрсөнд бол силентэй цай уужил байсан. Дээрээс нь силентэй цагаан бодаа ижил байлаа. Одоо силентэй мөг, силентэй цагаан бодаа, силентэй гурил, силентэй одоо буурцэг гэл олон төрлийн ийм хоолууд байна. Энэ хоолуудыг шилээд идэж болно. Гэхдээ энэ чухам одоо эрдэс бодисоор өнөө байгалаас урахтаа нэгдсэн байна уу, гаднаас нь цацаад оруулсан байна уу гэд энийг бас сайн сэрж мэдэх чухалтай л дээ. Би бол сүүлийн үед бол одоо энэ силентэй шидэт мөгийн нунтгийг ууж яана л дээ. Энэ бол бид шандам мужийн одоо тэр тусгай энэ бэлэгт дэлдөө энэ мөөг тарьдаг газар очоод тэр мөөгнийх нь бол үрээр нь үндсээр нь мөөгөөр нь хийлгсэн. Тэгээд би энэ силен өндөр хийлгээд ачраад би энэ өвөр Монголынхаа энэ эдийн ундааныг шинжилдэг газар силен хэр зэрэг байна гэдээ яасан маш өндөр гарсан. Энэ бол ийм болохоор би бол энийг сонгож хэрэгжилж байгаа. Тэгээд та бүхэн бас боломжтой бол одоо миний энэ найрлагаар жороор хийсэн энэ силентэй мөөгийг бас авч хэрэгжилж байвал танай эрүүл мэндэд бас хэрэг болох байхаа гэж би бодож байна. За баярлалаа.